Өдрийн мэнд бодит байдал танд хүрэх гэж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаартаа бид хүний дотны анд найз нөхөр гэгддэг нохоог өнөөдөр албанд хэрхэн яаж ашиглаж байгаа юм бэ гэдэг талаар та бүхэндээ хүргэхээр зорж байна. Анхаарлаа хандуулчаад баярлалаа. Мосило. Хорошо. Тэгээд бас ер нь нохоо бол юунаас ч илүү үнэнч замтай гэж ярьдэн шүү дээ. Энэ дээр тулгуурлаа та одоо чинь энэ талаар тийм нохоо сургуулж олон жил ажилласны хувьд дүгнэл. Ер нь нохоо гэдэг бол үнэхээр үнэнч юмтан л да. Хүмүүс ярьдэн шүү дээ. За нэг би танд юу л ярьж өгөл нэг түүх ярьж өгье. Австрали улсад нэг юм эзэнтэй маш үнэч нохоо байсан юм л да. Дог Аргентин дог гэдэг үлдэн нохоо. Тэр нохоо хоёр нөхөр эхний нөхөр хоёр хүүхэдтэй болдгоо ерөөсөө. Тэгээд багаас нохоо авд ижээд 10 жил ижээгээд нохоо нэг өгшрөөд нэлээ өссөн. Тэгээд нөгөө нохоогоо яг л өөрийнхөө хүүхэд мэт хайрладаг. Өөрчлөлт унтдаг, хоолдог, унтдаг, гарын сахилуудад тоглодог тэгж байжсэн жил 10 жилийн дараа хүүхэдтэй болоод тэр. Тэгээд нөгөө нохоонд хандлага ингээд бүр байхгүй болдог байхгүй юу. Тэгээд нохоонд хандлага байхгүй болоод нөгөө нохоогоо цаашаа чи яав гэж хөшлөөр зодддаг. Тэгээд нохоогоо бүр гадна хайчдаг, тоохооч үл нөгөө нохоо гадна явж лээ. Тэгэл эзнээсээ салахгүй байгаа л гэдэг гэсэн. Тэгсэн чинь нэг өдөр хоёр эхний нөхөрийг гадаа юм янзалж яагаад янзлаад хүүхдээ мартсан байсан. Гинт хүүхэд нь час гэж ойлгохдоо сонсогд. Google дахиад орсон чинь менежмент дотор нохооных нь хоншоор нийл цус болцсон ингээд байж идэг байхгүй. Тэгсэн чинь эзэн ойрлол эхнэр нь цаашаа уйлж иргээл эзэн шууд галтгооны хамгийн ойлос хутгаа аваад нөгөө нохоо гэж өстэй хаа таарсан ган хутглал алаал. Тэгэл зөрхөж уйлаад байжсэн жил. Дахиад хүүхд үлж чинь бас гайхал юу хэлээ чинь ингээд. Яг нөгөө хоёр нь миний хүүхдийг ижилээ гэж ойлгосон байхгүй. Тэгээ Google орсон чинь гэртээ Google орсон чинь менежерийн цаана хүүхд нь хийжсэн. Тэгээ хүүхдийн цаана гарсан чинь аврах томоогоо нөгөө нохоо цуснд нөгөө хүүхдүүнд дайрахад нөгөө могоог нь одоо бариад ицсэн байсан юм байл л дээ. Хүүхдээ хамгаалаад тэгсэн чинь нөгөө хоёр эзэн чи явах нохоо галаа хүүхд нь амин. Тэгэл ойлгоод яана миний нохоогоо ингэж хайсан байна гэд үйлээд тэгээ тэр нохоонд зориулж хөшөө ус байдаг. Тэр хөшөө нь одоо тэр тухайн хоттой бас байдаг. Тийм дэгтэй. Нохоо л хизээ хүн чамаа өөрөө чинь сургаад байж хад цаашаа гэж хөөж загимж байсан гэсэн тэр хүн нохоод эзнийхээ төлөөл эцсийн амиа хүртэл зорж яадаг. Тийм дэгтэй байна. Нохоо хүн төрлөختөнтэй энэ зэрэгцэн тулдаж явсан тухай, эзнээ хамгаалж баатарлаг үүс бүтээсэн тухай олон кино, ном зохиолд өгүүлж харуулдаг. Харин одоо үнч байдлаас эхлэе. Та баян ядуу өвчтэй зовлонтой байсан ч нохоо эзнээ орхиж бас хуурч 10 удаагаар асуудал үүсэхгүй. Албан дээр бол авилгаллавч ажил цалгардуулахгүй гэд яривал мэдээж давуу тал болсон. Тусгай албатууд бүгд нохоо бэлтгэж үйл ажиллагаанд ашигладаг. Эндээс бид хил хамгаалах ерөнхий газрын нохоо сургуулийг онцолж байна. Өнөөдөр хил хамгаалах албан ер нь хичнээн нохоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Ер нь нохоогоо яаж шалгаж сонгож авд юм бэ? За хил хамгаалалт байгууллага нийтдээ яг энэ жилийн хувьд бол нэг 300 орчим нохоотой байгаа. За одоогор бол бид нэр энэ жилийн сургалтанда ихэнх нохотойг бол гадны байгууллагаас худалдаж авсан. Энэ жилийн хувьд бас нэг өөрийнхөө үйлчлэлийн газраас нэг нохооныхоо бараг 20 орчим хувийг хангасан байна. Мөн хилийн хотод ангууд дээр маань өөрсдөө нохоог өвжүүлэх талаар чиглэл өгөөд тэгээ бас үржлийн ажил явагдаад ангуудаас ирсэн бас нэг 20 орчим хувийн нохоо хангагдаж байгаа. Одоо ашиглаж байгаа нохтой хувьд бол одоо цагдаагийн ерхий газар ч юм уу за дахиад байгууллага хууль хяналтын байгууллагын нохоо сургуультай байдаг шүү дээ. Ер нь ямар байгууллагууд яг энэ хичээл нохоо сургуулж үйл ажиллагаанд ашигладаг юм бэ?
Монгол улсад юу гэдэг албаны нохой судлалын холбоо гэж үүтэй. Тэрэн дээр төрийн засгийн хамгаалтын газар, гайлын ерхий газар, хил хамгааллын ерхий газар, цагдаагийн ерхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газар, төмөр замын газар, тэгээд иргэний нисхийн аюулгүй байдлын газар гэж байгаа. Энэ газрууд маань нийлээд КС гэдэг албаны нохой судлалын холбоо байгуулан ажилладаг. Тэгээд тэр байгууллагууд манайхтай адилхан сургалтуудыг өөр өөрсдөө чиглэл онцлогтой тохиолдол сургалтыг байгуулж байгаа. Манай гол сургалтаа бол ихэвчлэн хил зөрчигчийг илрүүлэх, түүнийг саатуулах, хил зөрчиг зүйлээ хайсан тохиолдолд мөрнийх нь үнрээр хайсан зүйлийнх нь үнрээр түүнийг мөрдөж олох зэрэгээр бол сургалтыг бол явуулдаг байна. Альма. Привет. Хорошо. Альма. Привет. Хорошо. Энэ бол Альма 2012 оноос хойш эзэнийхээ хамт өрөг гүйцэтгэж байгаа маа. Мөр хаах дайсныг барихаас гадна тэр ингэж чадна. Хорошо. Хорошо. Альма, вперед, вперед, вперед. Вперед, вперед, вперед. Хорошо. Молодец. Альма, смирно. Смирно. Хаанаас тарчдаг вэ? За би хэдийн 0.150 төгрөгийн албаны нохой сургуулийн дадлага багш дэлгэх ширтэн өгдөг юм байна. Хэдэн жил яг энэ нохойтой ажиллав? За би 12 онд Орос улсын улсын Виз Монготод 3 сарын нохой сургуулийн курс энд явсан. Тэрэнд Орос улсад очиод энэ нохойгоо авсан байгаа. Одоо тэгээд хүртэл зогсож байна. Ямар төрлийн авчирх гэлээ? Энэ манай одоо Дорнж Европ. Тэр авчирх байгаа. Хэдэн настай? Одоо 3 нас 2 сартай. Өмнө нь нохой тижижсэн үү? Өмнө нь нохой тижижсэн. Ямар нохой? Бахар. Тэгээ Монгол бахар тижижсэн. Тэгээд өөрөө уусаа анаас нохой сонирхолтой байсан. Тэгээд хилийн 150 төгрөгийн албаны нохой сургуулийн төвд байсалаар. Нохой сурах хэцүү юу? Нохой сурах хэцүү шүү дээ. Тэгээ хүнээс аюул их төвчээр шаардна. Одоо зөвхөн энэ суулгах, одоо хэвтүүлэх энэ командыг баргааныг 2 сараар давтаж хийж одоо бүр дадлж суулгаж байгаа. Өдөр болгон одоо хичээл болгоноор хийгээл байна. Тэгж харин бүр дадлтаа болно. Одоо л та хоёр яг эндэл дадлагжуулаад туршлагажуулаад байж байна. Тий, одоо би одоо сургалтын албаны сургалтын төвийн дадлага багшаар 2 жил дараалан гарч байгаа. Тэгээ би энэ нохойдгоо 2 жил дараалан гарсан. Тэгээд энэ шинээр ирсэн хүмүүстэй би энэ нохойдоо ингээд соо хефт бас гэдэг янз бүрийн одоо шавны юм үзүүлдэг байхгүй. Болгоны хүмүүс чинь бүгд одоо наваад ороод ингээд соо хефт бас гэл. Нэг бас нэг хөвгөлтэй гарч ирсэн. Наваад ороод одоо баруун зүүн ингээд тэгэхэд миний нохой хөлөө өгдөх гэсэн чинь манай нэг сонсогч хараалаас тэгмүүд алга болчихгоо. Тэгээд ингээ харсан чинь урд 2 хөлөөс нь басралцсан. Баруун зүүн гэж тэрийг ихсэн байна. Тэгээд сурсан уу тэр нохой? Тэр сурсан. Сурсан уу? Энэ ихэнх нохойд миний эсмээ тэ баруун зүүн гэдгээс сураал тэгэл явчихад шүү дээ. Бас нохоонд бас энэ нохоо бас багш. Хоёулаа багш болсон. Охин нохой юу? Энэ охин нохой. Ер нь одоо юу гэдэг зүгээр нохоонд дуртай сонирхолтой хүмүүс ч нохоо сурах гал бас ер нь нэлээд бэрхшээлтэй байдаг шүү дээ. Зүгээр хамгийн энгийн бөгөөд амархан зөвлөө. Үл хэрэг юу ахал сурах, нохоо сурах. За нохоо сурахад хамгийн наазах нь одоо хамгийн бол нохоотгоо сайн найз байх ёстой. Нохоо одоо эзэндээ эмэртдэг. Энэ хүн бол одоо би одоо хоололж идэхгүй тийм ээ. Энэ өнгөл бол би угаасаа хоолгүй үсгэлэн байна гэдгийг одоо нохоо эхлээд мэдэрсэн байх хэрэгтэй. Тэгэх юм бол мэдэрсэн тохиолдолд бол
Тэгээд нохоо энэ сургуульд их амархан. Цаашид бол асуудалгүй. Нас бодлоо явцгаа. Тэгээд нохоо хамгийн гол нь зодож болохгүй. Зодох юм л одоо тэгээд хамгийн наазах нь одоо яг цухтаагаал алхалж байна. Ер нь л зодоод тэгэхээр ер нь юм сурахгүй юм. Айц сурахгүй тийм. Хүчээ дамтан доор. Та яг одоо энэ 12 оноос хойш ер нь хичнээн нохоо сургав. Би одоо 12 оноос 15 он хүртэл одоо энэ яг өөрөө бол одоо энэ хотод бол байна. Тэгээ одоо энэ хүмүүст одоо өөрийнхөө сурсан мэдсэн юм заагаал тийм хэлийнхөө тэрэ ангид руу одоо хэл дээр үүрэг гүйцэтгэх нохоонуудыг одоо бэлдээл хэл явж байна да. Хашлтан дотор таны нохоог ярьдаг гэх юм. Ярьдаг. Ярьж магадгүй тоолж магадгүй. 1 2 3 гэдгээр юу магадгүй тийм. За таги. Нөр тус хийгнэ. Юу яа? Монгол сэнлөө зэтгэхээр яваг слаар таацсан. За. Одоо тэрийг авчи. Смирно. Монгол сэнлөө. Сиди. Смирно. Монгол сэнлөө. Хорошо. Тэд хамтдаа Монгол улсын дархан хэллийг манах албаны нотыг 2 жилийн турш бэлтгэж байна. Магадгүй тэр одоо өөрийн шавьдаа даалгавар өгчөөж болох. Нохтыг нас бий төрөх үедээ зэрэгцээд сургалтад хамруулна. Энэ бол албаны амтны сургалтын төвийн нохоо үр эхэндээ тэд бүгд эрхлэх, тоглох, хооллох дуртай танхил амьтад байна. Харин сургалтад хамрагдсны дараа жинхэнэ цэрэг болох учиртай. Ер нь харж байхад ихвчлэн хуулийн хэлтийн байгууллагууд бол нэг нэн завчарк ачаркийг дагж шилжиж байгаа харагддаг. Танах болохоор Монгол банхар бас сурсан гэдэг нь тэр ер нь хэр удаа бэлтгэл сурвал шаардав. Монгол банхын ер нь мэтлэн албаны чиглэлээр ашиглах боломж нь ямар вэ? За хэл хамгаалалт байгууллага маань нэг албаны нохойн түүхээс нь би анхнаас нь ярил л байна. 1976 онд анх нийгмийн аяс хамгааллын яамны сайдын тушаалаар албаны нохойн сургалтын төв гэдэг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумд байгуулагдсан байт. Тэгээ энэ сургалтын төв маань байгуулагдаад тухайд бол үр дүнд нэг олигтой хүрээгүй байж бод 1982 онд одоогийн төв аймгийн сумд байрлах нийгмийн аяс хамгааллын яамны хаяа албаны нохойн сургалтын төв гэж байгуулсан. Тэндээ бол бүх одоо нийгмийн аяс хамгааллын яамны харьяа цагдаагийн газар дотоодын цэрэг хэл хамгаалалт байгууллага эдний бүх нөхдөг ус хондог маш том баазыг тэнд байгуулсан байдаг. Тэнд ажиллаж исэн одоо Монгол Улсын доктор профессор Осоргоо гэж хүн маань анх Монгол банкыг сургасан байлээ. Тэр түүх нь бол анх тэндээс гисэн. Тухайн үед бол тэр хүн бол нохойн чиглэл маш олон том зохиол эдийн шинжилгээний ажлыг бол хийсэн. Тэгээ тэр ажиллагаа маань 1990 он гээд ардчилсан хүсэл гарснаас хойш бол ингээд тасалдсан. Хэл хамгаалалт байгууллагын хэмжээнд гэсэн Монгол банкны талаар бол ойлгох байхгүй. Нохоо сууж байгаа хүмүүс гэсэн байхгүй болчихсон байсан. Үүнийг бол бид нэр энэ жил 2011 оны сард Монгол дуртан нохоо судлалын холбооноос санаалсан зохион байгуулсан Монгол банкны үзэлсэнд оролцоод байж хаад тэр хүмүүс бол Монгол нохоо маань ямар чадвартай вэ? Монгол нохоо маань ямар байгалийн чадварыг давж гарах боломжтой байлээ гэдгээр нь бид нэр тайлбарлаж хэлээ. Биднээс тэр юм сонирхчлээсээ Монгол банкыг ер нь сурах нь зөв гэдгийг. Тэгээд тэр байгууллага маань биднэрт 2 Монгол банкаар сургаад сургаж аваач гэд хандвар өгсөн. Тэр хоёр нохоо бид нэр өнөөдөр
сургалтанд авчирчихсан сургаж байгаа. Ер нь сургалт бол үнэхээр Монгол банкруу нэмж авчирхад бол нэлийн хүнд хэцүү юм л. Сургалт авахдаа их удаан, их хөшүүн. Тэгээд бас жоох нийгэм шиг нөхөө юм байна л да. Нийгэм шиг гэдэг маань юм аль нэг юм бол их хүндрэлтэй байдаг. Тэгээд эцсийн үр дүнд яг гэхээр Монгол улсын хил дээр Монгол хүн, Монгол нохоогоо хөтлөөд улсынхаа хилээр хамгаалаад зогсон гэдэг бол үнэхээр бахархал та. Монгол хүн бүртэл мөрөө гэдэгтэй адил Монгол банкаа хөтлөөд зогсон гэдэг үнэхээр сайхан л да. Тэрийг бол манай байгууллагын хотод нэвтрүүлсэн. Энэгээр бол бусдаас бас ялгарх онцлог болов уу гэж бодож байна. Одоо бол бас нэг зүдэснэх тутгааргүй яваад байна тий. Тий, ер нь одоо 2 сарын сургалт болчихлоо л да. Тэгэхэд бол ер нь их мундаг болчихсон. Анхны нохоонор маань авчирхад бол ингээд ерөөсө хүзүүч ашиглаж үзээгүй. Хүн харангуудаа дайраал, өрөндчих гэл татчих гал. Тэгэл ингээд сургалт яваад айж майд бүр ингээд тасаад ирэх юм нохоо маань их гоё дүлгөөн тайван болж ирж байна. Тэгээд сургалт авахдаа их сайн болж байна. Одоо тэгэл анх нэг метрийн өндөртэй. За метр ч үгүй 50 см өндөртэй хашаанд өгөөд авч чадахгүй нохоос одоо тэгэл сая та хөвзлээ шүү дээ 2 метрийн өндөртэй хашаанд өгөлхөө ингээд чөлөөтэй даваад гарч чадж байгаа. Одоо хилийн айл ангууд дээр хуваарлагдах энэ хоёр банк. Нэг банк маань хилийн 0164 дугаар анги манай Төв хангах анги гэж үдээ. Энэний объект хамгаалтанд гарна. Хоёр дахь нохоо маань хойд хил буюу хилийн 0101 дугаар ангийн харьяа алтан бүлэг шалгамт толбоонд авцсан шалгамт толбоонд дээр байна. Энэ бол бид нар яагаад ийм сонгосон бэ гэхлээр мэдээж Монгол тортны олбоцнохоо судлалын холбоо Монгол банкыг хөгжүүлэх гэсэн залуусын хүсэл байсан. Олон таниулах Монгол банкар маань хил дээрээ bay шүү. Монгол банкар маань одоо ийм сайн нохоо шүү дээ олон түнд хаалгыг өгч зорьсон. Тэр хүсэлтийн дагуу бид нар алтан бүлэгт авцсан шалгамт толбоонд дээр үр гүйцэтгэл. Тэгэхэд мэдээж яг гадаад олон зорчигчд, жуулчд мөн Монгол хүмүүс өөрөө яваад харахад бол үнэхээр бахархал сэтгэл төрхөөр тийм л байх болно л доо. Хилийн манай дүүрэг гүйцэтгэх албаагчдаас гадна тэдний туслагч 300 орчим нохоо албагааж байна. Ихэвчлэн авчирк Малина гэх мэт албаны нохтыг сургадагч саяхнаас Монгол банкар сургаад хэлсэн нь энэ. Тийм. Тэгээ одоо тэр портфолийг хэрэгжүүлэх хүрээнд Орос улсаас 2 Орос багш ирээд тэгээ сургалтыг бол 4 сар 17-ноос эхлээд явуулж байгаа. Тэгээд бидний нэг онцлог болохоор Орос багшаар байгаа болохоор командуудын бүгдийг Оросоор өгөө гэсэн дэмжигэл төрсөн. 2012 онд бид нэр хүмүүсээ сургачаад ирснийхаа дараа мөн сургалт 13 оны сургалт 14 оны сургалт мөн л командууд Оросоор явсан. Яагаад Оросоор явж байгаа вэ гэхлээр энэ нохоог ингээд хүн дуртай байгаа юм тийм ээ командлах их дуртай байдаг. Нохоо командаа нохоо суултынхаа хүн орчод командлгаа очдөг. Суу гээл тэгэхэд нөгөөдөө сууж явах жишээтэй тийм ээ. Тэгэхэд бол сайн бэлтгэсэн нохоо тэр командыг биелүүлэхгүй л да Монголоор байсан ч гэсэн гэхдээ бид нар Оросоор өгснөр бол тэр хүмүүс суу гэдэг яаж хэлж чадахгүй. Хэлж чадсан гэсэн буруу аялахтай хэлдэг ч юм уу. Тийм болохоор Орос командаар нөгөөлөхөр энэ бол илүү давуу талтай. Тэр эзэн л зөвхөн тэрийг хамгаалж байна. Нууцлалын код маягийн болж байгаа байхгүй тийм. Ер нь одоо хил хамгаалах үйлсүүд энэ нохоон оруулж байгаа хувь нэмэр гэдэг аваад үзэх юм бол хэрэг вэ тийм бэ? За бид нар сургацсан нохоодыг одоо бэлдсээр бол одоо яг сайн бэлдсэн нохоо 100 орчим бол байгаа. Тэдний бол Монгол улсын хилийн 408 зөвс үр гүйцэтгэж байгаа. Хамгийн их зөрчил гардаг усын чиглэлд. Манай нэг одоо 2012 онд Орос улсаас судалж явсан нохоо маань сургадаа бэлтгэхдээ яг өөрөө гүйцэтгэж явах хугацаанд хил зөрчил мөрийг улсын хил дээр илрүүлээд тэгээд түүнийг яг мөрийн үнэрлээд 40 км орчим газар мөрдсөн байдаг. Ер нь бол одоо нохой бол тэгж хол зайд мөрднө гэдэг бол үнэхээр хэцүү л дээ. Тэгээд тухайн газар очиод нөгөө айлд нь очиход нөгөө хил зөрчил байж байгаа шүү дээ. Тэрийг нь олж очиод таниад ингэрэн тэгээд тэр хил зөрчилийг бол саатуулж ирсэн. Гэх мэтчлэн нохоонд бол маш одоо мундаг олон байгаа. Хамгийн их болцгой чиглэл нь одоо манай усын чиглэлд байгаа учраас тэр чиглэл рүү их төлөвлөгөө анхаарч тийшээ бол одоо нохоог бол илүү их ашиглах бодлого барьж ажиллаж байгаа. Нохтыг бэлтгэхдээ арай өөрөөр сургаж байна. Учир нь энд бүх нохоо Оросоор ойлгоно.
нохоо сурахад юуг анхаарах хэрэгтэй зүгээр энгийн нөгөө сонирхогчдод чийчилдэг юм ойр зүрийн сурахад тэндээс эхэлж ярил. За ингийн одоо нохоо сонирхож байгаа хүмүүс өвлгөө өгөхөд хамгийн гол нь битгий оролцаагаарай гэдэг. За тэгээд нохооч юм бол одоо ямар нэгэн хялбар аргаар хялбарчлахыг бодно. Тийм учраас тэр хэдэн тэгээд тахирх аргыг нь хэрэглээд яаж болно? Савж болно. Хамгийн гол нь уурлах хэрэггүй. Одоогийн байдлаараа хичнээн хоол сурч байгаа юм. За тэгээд яг ямар чиглэлээр дагнуулаад аль чадвар дээр нөлөөлөх хөгжүүлж гэдэг юм. Тэн дээр юу ажиллаж байна? За одоогийн байдлаар 26 нохоос 24 нь болохоор хүний мөр хайх одоо мөрч өнөрч нохоонод за 2 Монгол банхаар байж байгаа. Энэ 2 Монгол банхаар нь болохоор харуулын хамгаалтын чиглэлээр буюу объектыг хамгаалах ийм чиглэлээр бэлтгэж байна. Ер нь ямар нохоо илүү хурдан сурдаг юм бол ер нь яг энэ хил хамгаалагч юм уу цагдаагийн албанд хвчлэн нэм цавч ахрыг ашиглаад ах шиг харагддаг шүү дээ. Өөр ер нь ямар нохоо яг энэ чиглэлээр сурах боломжтой. За одоо нэм цавчарк болон малинова эдгээр нохоонууд маш түгээмэл байдаг. За бас яг энэ нохоо сайн ингээд хэрэгэлж бас яг сонгоод авч боломж байхгүй. Аль чиглэл ямар чиглэлд бэлтгэж байгаагаар шалтгаална. За хэрвээ тийм үнэхээр нэг чиглэлийн сайн нохоо байсан бол бус нохоодыг албанд хэрэглэхгүй байх байсан бохоо. То есть в каждой породе есть свои плюсы и свои минусы. Заал ингээс энэ 0.44 дараа ингээс. Ер нь танаа хэллийн хувьд одоо чинь онцлог нь юу байдгийг нохоо шаардлага хэрэгцээ хэрэг хэд юм. Хэл орчинд хэлмийн зуршлаг гардаг. Нохоо нэрг үлээ. Мөр зөрөө хөөлөх, илэршээлрэн саадуулах, илэрш мөрөөр ажиллах. Тэ. Анх удаа нохоотой ажиллаж эхлэх чинь үү? Тэ анх удаа ажиллаж. Нохооны тухай жоохон ярьж өгөө. Миний нохоо энэ жим дуудлагатай. Одоо 8 сартай голын нохоо. Тэр нохоотой ажиллахад ганцаараа ажиллахаас ялгаа нь юу? Ялгаа гэдэг. Ялгаа гэдэг юмстай нэг аахгүй тий. Арай илүү нөгөө хурдтай ч гэдэг юм хүчтэй байх талдаа бол ямар вэ? Хүчтэй гүйч мөчөөс юм гэдэл мангар хүчтэй ч нохооч өөр. Уршингаа тэмүүлдэг байнгын тэмүүлж. Ер нь одоо яг хэл хамгаалах газарт ажиллаад тэр удаж байна. Би ахлагч болоод жил гарам 2 дахь жилд орох гэж. Тэгмээ гэрээд байсан. Гэрээд нийлээд 3 жил гараад байсан. Ер нь хэл хамгаалагч байхын онцлог давуу тал нь юу вэ? Сайн хэмждэг. Онцлог давуу тал бол та эх орныхын хэлийг хамгаалж байгаа тал багт юм да. Эх орны торгой хэл дээр өглөөний нар мандах хэсгүүлэл. Хэл хамгаалж хэлээ манж авах. Тэр нэр тэр асуудал, нэр үндэ асуудал гэж боддог. Одоо бол хамтрагчтай болсон. Одоо бол хамтрагчтай. Одоо байнга л хатдаг. Нохооны талаар хэрэг мэдлэг мэдээлтэй. Нохооны талаар бол ямар ч мэдлэг байхгүйсэн. Анхайн дээрээ нохоо яаж хөтлөх вэ? Ажуудаа яаж авч явах вэ? Яаж суулгадгийг, яадгийг, нохоодоо яаж харьцдгийг. Юу ч мэдэхгүй, ямар ч мэдлэггүй байж байгаа. Энэ дээрээ их зүйл сурч байна. Шууд чи нохоотой болоо гэж дээрээс ингэдэг юм эсвэл өөрсдөө сонирхлоороо сонгох юм. Сонирхлоороо бас тэгээ дээрээс тушаалаараас. Тэгээ өөрөөс нохоотой бол ажиллах сонирхолтой. Ямар вэ? 2 сар авах. Өө сайхан нохоо их зүйл сурж байна. Нохоо юм сураад байгаа болохоор мангар урамтай. Нохоо юм сурч байгаа урамтай. Юм жоо сорохгүй болов гэж байгаа. Юмээс жоо өдр гоцроод гिचлээс жоо гоцорч мотроод сүүлээрээ дээр сурах юм бол жоо урам болд. Тэгээд нохоо юм сураад дээр л гээл. Гоё юм дөө. Орсоор л команд авна шүү дээ. Бүх команд орсоор. Монголоор хэлвэл яг уу. Монголоор хэлвэл би хэлдэг гэдэг. Нийтний дуудлагаар л хөдөлж байгаа юу те. Тийм, миний командаар л өөрийн командаар л. Одоохондоо ихтэй нэг өөрийн команд заримдаа биелүүлнэ. Намайг хажууд нь явахдаа өөрийн команд биелүүлэх. Харин одоо нутгийг хэрхэн бэлтгэж байгааг та харж байна. Нэг ясандаа тэдний хичээлийн шинжил эхэлчихэд явж байгаа нь инэ. Хил зөрчигчдгээд мөрийг хайжуулах, бартаа садар гарах, эзэдтэйгээ хөл нийлүүлж алхах, хил зөрчигч сэжигттэй этгээдийг барих гэх мэт. Өнөөдөр бид нохоог
тусгай чиглэлээр тэрхий аж ашиглаж байгаа нэг хэсгийг та бүхэндээ үзүүллээ. За нэвтрүүлгийн төгсгөл нохой хүний хамгийн үнэнч амд гэдэг утгаар нь дэлхийн өнцөг болон бүрт эзнийхээ хойноос нохой хэрхий аж гашуудт юм бэ гэдэг бичлэгийг сонирхолтой үднээс та бүхэндээ хүргээд боддлыг энэ төрөйд өндөрлүүлж байна.